Иохан номын 16. Юусэн тэр Есүс хэлсэн. Миний явах нь танарт хэрэгтэй гэж хэлсэн. Хүүхэд нэг л өдөр өөрөө хөл дээрээ зогсох хэрэгтэй. Тэгээ алхаж ирэх хэрэгтэй. Тэгээ хүүхэд нэг л өдөр хоолоо одоо халбгаа бариад хооллох хэрэгтэй. Тэгээ хүүхэд тэгж босч чадахгүй бол асуудалтай байна гэсэн. Хүүхэд хоолоо аваад бариад идэж чадахгүй бол асуудалтай байна гэсэн. Хүүхдээ 20 жил тэгээд нялхан хүчийг асгана гэвэл хэцүү шүү дээ. Тийм байх боломж байхгүй. Ямар азар тийм байдгүй. Юусэн тэр Есүс хэлсэн. Миний явах нь танарт ашигтай гэж хэлсэн. Хэрвээ би байгаа нь та нар надад бүх юм найдвал толгойчин ажиллахгүй, галчин ажиллахгүй та нар юу ч хийж чадахгүй. Тийм учраас миний явах нь банк та нар дээр яагаад гэвэл та нар өөрсдөө үлдээд хинт ч одоо нэмэргүй хинч биш гэдгийг ойлгоно. Хаанаас яаж хоол унд олж чадахгүй гэдгийг ойлгоно. Тэх үедээ яг бидний цорын ганц туслагч бол Есүс юм байна гэдгийг ойлгоно. Өмнө нь болохоор бүх юм тодорхой ш. Хаашаа живсэн хоол нь байж лээдэг, хаашаа живсэн хувцанд нь байж лээдэг. Тийм учраас дагалдагч нь юунд санаа зовхгүйсэн. Харин тэгтэл бол энэ чинь Есүс гэж байна. Миний явах нь бол та надад ашигтай гэж хэлсэн. За тэгээд цаашаа өргөжлөд энэ шин. Миний явах нь та надад хэрэгтэй. Хэрвээ би явахгүй бол туслагч та нар руу ирэхгүй. Харин би явбал өөрөө түүнийг та нар руу илгээнэ гэж хэлсэн. Тэр ихтэй нүгэл зөвхт байдал хийгээд шүүлтийн дулаар ертөнцийг зэмлэнэ гэж хэлсэн. Нүглийн хувьд учир нь тэд надад итгэдэггүй. Зөвхт байдлын хувьд учир нь би эцэгтэй очино. Та нар намайг дагаж дахиж харахгүй гэж бол Есүс хэлж байсан. Харангуйтай ишлэл дээр харин үнний сүнс болох тэр эрэхтэй та нарыг бүх үнэн рүү өдөртнө. Учир нь тэр өөрийн санаагаар биш харин аливаа сонссон юм ярина. Их зүйлийг та нарт мэдүүлнэ. Тэр намайг алдаршуулна. Яагаад гэвэл тэр минийх авч түүнийгээ та нарт мэдүүлнэ. Эцэгт байгаа бүх юм минийх. Тиймээс тэр минийх авч түүнийгээ та нарт бас мэдүүлнэ гэж би хэлсэн билээ. Тун удахгүй та нар намайг цаашаа харахгүй яа. Мөн дахин тун удахгүй та нар намайг харна гэж айлтлаа. Тэгтэл шамнэр нь түүнийг ойлгоогүй. Есүс өмнөөс хэлж байсан. Миний явах нь та нарт ашиг тустай. Яагаад гэвэл та бүхэн намайг явсны дараа юу хэрэгтэй вэ? Юу дотоод байна гэдгийг ойлгоно. Нэгдээд залбирна. Гуйна. Өмнө гуйдаг байсан бол та надад гуйж эхэлнэ. Ингээд та нар амжилтанд хүрэх гэж хэлсэн. Заримдаа хангалттай амьдрал бол бидэнд гай болдог. Хангалттай амьдрал бидэнд гай болдог. Тийм ч гэсэн энэ хүүхдүүдийг хүмүүжүүлэхдээ ч гэсэн өсгөхдөө ч гэсэн хангалуун байдлыг битгий хичээ. Хүүхд амьдралыг мэддэг байх хэрэгтэй. Хүүхд бас багада өсөөд үдцсэн байх хэрэгтэй. Эсвэл хэр хэмжээнд тохиолсон жоохон юм үдчихэл хэрэгтэй. Тэгснээр муудахгүй. Яг л үүнтэй адилхан Есүс Христэд итгэдэг хүмүүсийн амьдрал амархан болоод ирэхдээ Христэд итгэж хүмүүс дандаа зовлон мэгшээд болж яддаг гэсэн. Еврейч ч гэсэн та үзээд одоо Библийг судлаад үз. Амьдрал сайхан болоод амар тайван болоод эхлэнгүүт тэр хүмүүсийн оюун ухаан бурхан биш. Харин эд хөрөнгө зугаа зингэл оюун ухаанд яваад өгдөг. Тийм ч учраас өнөөдрийн бидэнд байгаад байгаа бэрхшээлүүд бурхнаас ирсэн, бурхны зөвшөөрсөн бэрхшээлүүд гэж хэлж болно. Яагаад гэвэл бурхан бидэнд хайртай учраас биднийг хүмүүжүүлж байна. Тэгэхээр бол бэрхшээл болгон одоо бидэнд муугаар нөлөөлдөг. Бэрхшээл байна гэдэг бол сайн зүйлс. Яагаад гэвэл бид бэрхшээлийг одоо мэдрэх үедээ юу хэрэгтэй вэ гэдгийг ойлгодог. Дагалдагч нар ч гэсэн яг тэгж ойлгосон. Өнөөдөр бид бүхэн амьдралдаа үнэхээр бэрхшээлээ хараад надад ариун сүнс хэрэгтэй юм шүү дээ. Бурхны сүнслэг байдал хэрэгтэй юм шүү дээ гэж бодож байгаа юу? Эсвэл үгүй надад энэ асуудлыг шийдэх мөнгө хэрэгтэй байгаа гэж бодоод байгаа юм. Эсвэл энэ асуудлыг гаргахын тулд би сургууль сурах хэрэгтэй, эсвэл нэг юм хийх хэрэгтэй гэж бодоод байна уу? Бид бүхэн сүнслэг байдлаа сайжруулах юм бол бурхан биднийг ивэж өгнө. Бурхан бидэнд туслана. Тийм учраас бид бүхэн бурханд хандаж бурханаас гойх юм бол бурхан бидэнд өгнө гэж амласан зүйлсээ өгнө гэж хэлж байна. Ариун сүнс тэдний дээрээс бууж ирсэн. Цөмөр буцаад үйлс намд байгаа юм. Ариун сүнс тэдний дээрээс бууж ирэхэд тэд ариун сүнсийг авснараа олон хэлээр ярьж эхэлсэн. Та бүхэн сонсоод үзэлтэй 7 дугаар эшлэл дээр гайхаж шалмаасан тэд энэ ярьж байгаа хүмүүс чинь галилчууд биш үү? Гэтэл бид бүгд өөрсдийн төрөл хэлээр тэдний ярихыг сонсож ойлгож байна шүү дээ. Та
Партчууд, Медечууд, Иламчууд, Месопотам, Юдэ, Каппадок, Понт, Аз, Фруг, Памфил, Египт болон Курени хавийн Ливийн хэсэг суугчид бүр Ромоос иргэсэд Юдэшид болон шиг сүсгднүүд Кретийнх нь Арабууд болон бид Бурхны агуу үйлсийн тухай тэдний яриаг өөрсдийн төрөл хэл дээр сонсч байна гэж хэлсэн. Та нар бодоод үзээч дээ. Ямар олон нутгийн аялал буюу хэлээр ярьж байна. Партчууд 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 ийм үндэсний хэлээр хэлчихэж байна. Тэр үндэстнүүд нь одоо ч гэсэн оршин тогтнож байгаа хэлнүүд. Иргэн тойронд яг Израильчүүдийн иргэн тойронд оршиж байгаа улс нутгууд. Дээрээс нь бүр Европ руу авцсан байгаа. Италийн нутагт байгаа Ром буюу тэгэл цаашаа Крет гэж хэлж байгаа. Тэгээ бүгдүүд нь арабчууд. Өөрсдийнхөө хэлээр эдгээр хүмүүс ярьж байгааг сонссон. Тэгээд тэд юу сонссон бэ гэхээр бол Бурхны агуу үйлсийн тухай тэдний яриаг сонссон. Яг л өөрсдийн төрөл хэлээр сонсож байгаа юм шиг сонссон гэж хэлж байна. Тэгээд бүгд гайхшин алмайлсаар өөр хоорондоо энэ юу гэсэн үг вэ гэж бол гайхсан гэж хэлж байна. Харамсалтай нь зарим нэг нь бол одоо энэ үннийг нь хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Тэгээд Есүсийн дагалдагч нарыг бол одоо гутааж хэлсэн. Тэд амтд дарсан цогтцоожээ. Тэгээд ингэж байгаа юм ба гэж бол шоос. Есүс тэр бол Бурхны эсэргүүцэгчид бидний иргэн тойронд байдаг. Сатан үргэлжил Бурхны одоо эсрэг байдаг. Бидний хичнээн зөв юм хийсэн ч гэсэн биднийг дагамжилж байгаа хүмүүс маш их байдаг. Өнөөдөр бид нар ярьж байгаа шүү дээ тийм. Баар цэнгэний гадуур ямар олон байна. Өнөөдөр тоглоомын газар гэж хэлж байгаа. Мөрөөдөө тоглоомын газар ямар олон байна. Тэднийг мөрөөдөө тоглоом гэж нэрлэхгүй шүү дээ. Тоглоомын газар гэж нэрлэдэг байгаа. Том болсон хүндэд ямар тоглоом хэрэгтэй. Тэр одоо яг хүүхдэд болохгүй нөгөө хөгөх болгоны тоглоомын газар ш тоглодог. Том хүмүүснээс тоглоомын газар дутаад тоглоомны газар хийгээд байгаа юм байна л да. Ерөөсөө тэр бол энэ ч дандаа бохир бузар одоо тийм хууль бус үйл ажиллагаа явагдаж байгаа. Маш олон залуучуудын хүмүүсийг мэхэлж гин гэж хэлж байгаа. Тэгээд уус төр нь яаж нөхдөр бол энэ одоо байдаг зүйл гөвлөнц чилчдэг. Тэгсэн мэт сүмүүд нь үйл ажиллагаа явуулаад ихтэй сүмүүдийг энэ хүмүүсийг мухруулаа буруу дэшин чиглүүллээ гэж буруутгаад байдаг. Яг үндэ нөө сүмүүд нь болохоор архиуж болохгүй, тамиг татчих болохгүй гэж заадаг. Та нар тууштай үнэнч вэ гэж зааж өгч. Бурхан идэг гэж зааж өгдөг. Хүний бидний мэхэл хуур гэж бол зааж өгч байдаг. Нэгсэгтэр бол энэ дэлхий Бурханыг таньдаг учраас Бурханы хүмүүсийг дарамжилдаг байхгүй юу? Өөртөө адилхан бодцсон. Юу гэж болсон бэ гэхээр өө эдгээр гал суугаа согтчихж тэгээд ингэж юм. Нэгсэгтэр бол юм үзээгүй эсвэл өөрийнхөө боддог хүн өөрийнхөө хэмжээнд боддог байхгүй юу? Архиуд хүн яадаг вэ? Ямар нэгэн жишээ ч юм ямар нэгэн хүнийг яг л нөгөө архин л бодогддог. Яг л тэр нь л боддог. Тэр амьдрал нь л бодогддог. Нэнгод ядарсан хүнийг аяг бол энэ яг нөгөө согттон дүнэлтсэн юм шиг харагдаж байна гэж хэлж магадгүй. Нэгсэгтэр бол тухайн хүн өөрийнхөө хэмжээнд л сэтгэдэг байхгүй. Дэлхийн хүмүүс бас яаж нөхдөд яг л дэлхийн байдлаар сэтгэгээд энэ хүмүүс нь юу гэж хэлсэн. Одоо энэ еврейчүүд байсан шүү дээ бас. Тэ? Шашны гэж хэлж байсан хүмүүс шүү дээ. Өөрсдөө тийм архин дуугаа тийм одоо согтж ирсэн юм уу? Тэргээ хэлж байгаа юм одоо зарим нь хэлдэг шүү дээ. Зүуд ярих чад халаагаа хэлчихдэг. Энэ одоо хуулийн багш нар эдрийг бол ингэж дормжилж явахдаа бараг л Чингэн зөөд ярих чаа хулаагаа ярьж ирсэн. Эдгээр одоо тэ архиугаа согтоод тэгээд ийм хачим ярьж байна гэж бодож байсан. Тэгсэн чинь тэр үед нь Петр босч ирсэн. Тэгээд хэлсэн. 14 дэх эшлэлээс Петр бусдад 11-ний бусад 11-ийн хамт босож дуугаа өндөрсгөн тэдэнд тунхагсан. Евдээ нэлчүүдээ Иерусалимын бүх оршин суугчдаа энэ нь та нар тодорхой байг. Миний үгэнд та нар анхаарлаа хандуул гэж хэлсэн. Та нарын бодсончлон эдгээр хүмүүс согтуу биш ээ. Тэгээд ч дөнгөж өдөн удаал цаг болж байна. Энэ бол иш үзүүлэгч ял дамжуулж хийсэн зөвхөн биелэгдсэн юм а гэж бодож хэлж байна. Биелгэж байгаа та нар харж байна гэж хэлсэн. Энэ та бүхэн Йоэл намыг одоо Йоэл намыг уншаад үзэх юм бол гайхалтай зүйлсийг бичсэн байна. Зөвгөнлийг бичсэн байна. Тэгээд ингэж хэлсэн байсан.
Одоо энийг Петр бол иш татж авсан. Петр бол өөрийнхөө үгээр хэлээгүй. Зөвгөнлийн үгийг хэлж байгаа юм чинь. Бурхан айлж байна. Эзэн өдрүүдэд хүн төрлөختний дээр би өөрийн сүнсийг цутгана гэж хэлсэн. Петрийн хөө яг тухайн үеийг юу гэж ойлгож байсан? Ямар өдөр гэж ойлгож байсан? Эзэн өдөр гэж ойлгож байсан. Христэд итгэгч Есүсийг хүлээж байгаа хүн болгоны хувьд энэ өдөр бол эцсийн өдөр. Маргааш бол эцсийн өдөр биш, нөгөөдөр эцсийн өдөр биш. Эсвэл 5 жилийн дараа бол эцсийн өдөр биш. Яг одоо байгаа цаг хугацаа бол эцсийн өдөр байдаг. Бид нар маргаашийн төлөө амьдардаг шүү дээ. Бид нар Есүсийг хүлээж байгаа хүмүүс Деваачнд очиж амьдрахыг хүсдэг. Тийм учраас өнөөдөр ч гэсэн Есүс хэлсэн бид нар баялтаар хүлээн зөвшөөрж түүнийг огтж ав. Зарим нэг хүмүүс нь би хүнтэй сууж амжаагүй шүү дээ. Та жоохон хүлээж ил да. Эсвэл би яг энэ амьдралыг нэг мэдрийг та жоохон хүлээж ил да гэдэг шүү дээ. Өгсөн тэр эцсийн өдрүүдэд хүн төрлөختний дээрээс би өөрийн сүнсийг цутгана гэж хэлсэн. Петр өөрийнхөө цаг үеийг эцсийн өдөр гэж ойлгож байсан. Тийм ч учраас Христэд итгэж хүмүүст нэгэн зөвлөгөө нэг хүн өгсөн байдаг. Тэр юу гэж хэлдэг вэ гэхээр бол та бүхэн маргааш гэж бити амьдрал. Харин өнөөдөр амьдрал маргааш өгөх гэж байгаа юм шиг амьдрал. Юусэн гэхээр бол өгөх гэж байгаа гэдгийг мэдсэн бол яавал би утга учиртай сайхан амьдрах вэ гэдгийг бодно шүү дээ. Өнгөрсөндөө бити амьдрал. Би тийм сайхан байж үлээ гэж. Өнөөдөртөө амьдрал сур гэж хэлж байгаа. Юусэн гэхээр бол яг л өнөөдөр та сүүлчийнхээ өдрийг л одоо өнгөрөөж байгаа юм шүү мэд. Утга учиртай сайхан Есүсийг хүлээсэн амьдралаар амьдрах гэж хэлж байгаа. Петр ч гэсэн яг энэ тэгж ойлгосон. Эцсийн өдрүүдэд тийм ариун сүнсийг өгнө гэж амласан. Тэр ариун сүнс чи бидний дээрээс буучаад байна гэж бол хэлсэн. Хөвгүүд охид чинь иш үзүүлж, залуучууд чинь үзэгдэл үзэн, хөгшчүүд чинь зүг зүудлэх болно. Залуучууд хөгшчүүд гэж ялгалахгүйгээр, эрэгтэй эмэгтэй гэж ялгалахгүйгээр бүгд үзэгдэл үзнэ гэж бол хэлсэн дэлхийн сүүлчийн үед. Тэр өдрүүдэд би ирэм гэлгүй өөрийн боолуудын дээр сүнсээр цутгах бөгөөд тэд иш үзүүлэх болно гэж хэлсэн. Бид дээд тэмдэгт гайхамшгуудыг өгч, доод газарт тэмдгүүдийг үзүүлэх бөгөөд энэ нь цус гал суунаглах утаа болоо. Эзний агуу цог жавхлан өдөр ирэхээс өмнө нар харамхуйлж сар цусан улаан болж хувирна. Эзний нэрийг дуудсан бүхэн аврагдах болно гэж хэлсэнчлэн биеллээ гэж хэлсэн. Израиль элчүүдээ эдгээр үгсийг сонсцгоо. Бурхан Назарын Есүсээр дамжуулан та нарын дунд хүчит үйлс гайхамшиг тэмдгүүдийг бүтээж энэ хүнийг та нарт үзүүлсэн. Та нар өөрсдөө ч мэднэ. Бурханы урдаас мэдэх мэдлэг болон урдаас тогтоосон төлөвлөгөөний дагуу тушаагдсан энэ хүнийг та нар бурхангүй хүмүүсийн гараад загалмайд хадуулж алсан. Гэтэл бурхан мөхлийн зовлон эцэс болгон түүнийг амьлуулв. Учир нь түүний өхлийн хойд өхлийн хүчинд автагдах нь боломжгүй юм. Есүсийн тухай эдгээр хүмүүс бол тунхаглаж хэлсэн. Есүс бол бурхан гэдгийг хэлж өгч байсан. Есүс биднийг юм нүглийг уучлахын тулд илсэн юм а гэдгийг Петр тунхаглаж хэлж өгсөн. Тэгээд тэрээр Есүс дээрээс баталгаа авсангүй. Харин Давидын хэлсэн үгсийг иш татж авч баталгаа авсан. Яагаад гэвэл еврейчүүд болохоор бол Есүсийг хүлээн зөвшөөрөөгүй. Харин Давидыг бол үнэхээр Израильчүүдийн хаан зөв шударга нэгэн гэж тооцдог байсан учраас Давидын удмынхан гэж өөрсдөө нэрлэдэг байсан. Харин Петрийн чинээс хуучин гэрэн дээр Давид хаан Есүсийг зөвхөн юу гэж хэлж байсан бэ гэдгийг баталгаатайгаар харуулж өгсөн. Еврейчүүдэд бол маш олон баталгаа байсан. Есүс бол Бурханы хүү юм а гэдэгт итгэх баталгаа байсан. Харин тэр хүмүүс итгэхгүй байсан. Тэмч учраас Петрийн ч маш ухаантайгаар Давидыг бол онцолж авч иш татсан. Юусэн гэвэл бид бүхэн хаяа боддог тийм. Би яаж Бурханы үгийг хүмүүст түгээх вэ гэж бодож болох юм. Энэ үедээ бас бид бүхэн бол ариун сүнсээр өдөрдүүлэгдсэн бол тухайн хүнд яаж Есүсийг зөв ойлгож чадах вэ гэдгийг бас ойлгодог. Тийм авьяастай болж чаддаг. Ариун сүнсийг хүлээн авсан хүн Бурханы тухай хүмүүст мэдүүлэх хүсэлтэй болдог. Дээрээс нь Бурханыг хүмүүст мэдүүлэх тийм аргыг ойлгосон байдаг. Петр ч гэсэн ойлгосон байсан. Давид түүний тухай ингэж хэлсэн байна гэж хэлсэн. Би эзнийг өмнөө өргөж харж байсан. Тэр миний баруун галдалд байдаг учраас би жижигч дагчихгүй. Иймээс зүрхэм нь баярлаж хэлэн баясна. Махан биемийн найдвар дотор оршин.
Учиндаа сэтгэлийг минь үхэгчдийн оронд орхихгүй. Өөрийнхөө ариун нэгнийг язал төрөхгүй. Та надад амийн замыг мэдүүлж өөрийнхөө онцгойд намайг баяраар дүүргэнэ гэж хэлсэн. Тэгээд тэрээр хэлсэн. Ах トゥ нараа, өвөг Давидын тухай би тамад итгэлтэйгээр хэлэхэд тэр үхэж оршуулгдсан. Түүний бош өдгөө хүртэл хадгалагцаар байгаа. Тэр иш үзүүлэгч байсан учраас өөрт нь бурхан андгаалсанчлан түүний удмаас нэгийг нь түүний хаан ширийн зархыг мэдээд Христийн амьдлтыг өгтөн харж тэр үхсдийн оронд орхигдсангүй түүний махан биеийн ядаллагч үдсэнгүй гэж зөвгөн чадсан. Тэр юу гэж хэлж байсан бэ гэвэл эрт дээр үеэс бидний өвөг эцэг Есүсийг мэдсээр хэлсэн, зөвгөнсөөр хэлсэн. Энэ Есүсийг бурхан амьдуулсан бөгөөд бид бүгдээрээ үүнийг гэлч нар мөн. Тиймээс бурханы баруун гал үргэлжлэгдэж эцгээс амлсан ариун сүнсийг аваад тэр таавнын үдэж сонсоцгооч байгааг цутгасан юм аа. Учир нь тэнгэрд гарсан Давид биш бөгөөд Есүс өөрөө билээ. Эзэн миний эзэнд айлдрав. Миний баруун галт залар. Ингэхдээ дайсныг чинь би чиний хөлийн гişүр болгох болоо гэж хэлсэн байдаг. Тиймээс бурхан таныг цовдлсон тэр Есүсийг эзэн бас Христ болгосныг Израилийн айл бүхэн баттай мэдтгэн гэж тэрээр тунхан гэсэн. Энэ үед ариун сүнс хүн болгон дээр үйлчилж эхэлсэн. Тэгээ сонссон зүйл нь тэдний зүрхийг хөнцөнд Петр болон бусад элч нараас эдгээр хүмүүс бол асуусан. Ах トゥ нараа бид одоо яах вэ гэж асуусан. Ариун сүнс бидний дээрээс бууж ирэхэд бид бүхэн өөрчлөгддөг. Бид бүхэн бурхны мэдээг түгээх хүсэлтэй болдог. Бусдад яаж бурхны мэдээг түгээх вэ гэдгийг ойлгодог. Ингээд бурхны мэдээг түгээхэд хүмүүсийн амьдралд өөрчлөлт гардаг. Юусэг тэр бол энэ өөрчлөлт зөвхөн энэчнээ үлддэггүй. Энэ өөрчлөлт бусдад халддаг гэсэн үг. Бусдад нөлөөлдөг гэсэн үг. Тэрээ та өөрчлөгдөд. Ирэн тойронд байгаа хүмүүс чинь өөрчлөгдөхгүй бол гимшихгүй бол та бас өөрийгөө бодох хэрэгтэй. Би үнэхээр гимшиж чадсан хүн мөн үү, өөрчлөгдөж чадсан хүн мөн үү гэж бодох хэрэгтэй. Тань бодоод үзтээ. Таны иргэн тойронд байгаа хүмүүс яг үнэхээр бурхан руу хандах тийм хүсэлтэй болдог уу? Чи яаж юм Христэд итгэж болсон юм бэ? Би шамшиг болмоор байна гэд хэлж байгаа хүмүүс байна уу? Таныг хараад та нэг л өөр хүн байна. Бусд хүмүүсээс ингэ ажиллах юм бол та шал өөр хүн байна. Та яг яагаад ийм өөр болцсон юм бэ? Тэр нууцаас хуваалцаач гэж хүмүүс танаас асуудаг уу? Хэрвээ асуудаг бол та бүхэн бодох хэрэгтэй. Би үнэхээр ариун сүнсийг хүлээж авсан юм. Бидний иргэн тойронд байгаа хүмүүс бидний амьдралаас нөлөө авч байна. Өөрчлөгдөж байна. Шинчлэгдэж байна. Бид хаа явсан газар хүмүүст баярлалцлан түгээж өгч чадж байна уу? Уур уцаалтаа тийм олчинд ороод тэр хүү уур уцаалтаа олчинг таамар амар тайван амгалан байдал болгож чадж байна уу? Эсвэл иргэн тойронд байгаа байдал чинь уур уцаалтаа хэрүүл хов тийм үргэлжлэх газар байна уу? Тэгвэл ариун сүнс тэр донд байхгүй байна гэсэн үг шүү дээ. Нэг л зүйлийг бид буруу хийгээд байна гэсэн үг. Ариун сүнс бидний донд байгаа бол бидний өөрчлөгддөг. Тэгээд дагаад бидний хажууд байгаа хүмүүс өөрчлөгддөг. Бусдад халддаг. Ариун сүнс биднийг өөрчилж өгдөг. Петр бол тэднээс асуусан. Бид одоо яах вэ гэж бол асуусан. Бид үнэхээр тэ ойлголоо. Ариун сүнсийг мэдэрлээ гэж бол хэлсэн. Яах арга замыг бидэнд зааж өгөөч. Петр тэдэнд гимшигтэн хүн бүр өөрсдөө нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптизм хүргэцгээе гэж хэлсэн. Таамалж ариун сүнсний бэлгийг авахолно. Учир нь уг амлалтын таамал болон таамлын хүүхдүүдийн төдийгүй бас алсад суугч бүрийн их бөгөөд манай бурхан эзнэр дуудагдсан болгоных билээ. Тэр өөрөө олон үгээр гэлжлэн энэхүү завхруулагчийн үеийнхнээс аврагдахтун гэж тэднийг синхруулж байлаа. Тинхүү түүний үгийг хүлээн авсан хүмүүс баптизм үлдэцгээв. Тэр өдөр 3,000 орчим хүн нэмэгдэжээ. Тэд баян гэлч нарын сургаалыг сонсож бас нөхөрлөж талах хувааж зэрбэлцгааж байлаа гэж хэлсэн. Ингээд тэр өдөр 3,000 хүн Есүс Христэд итгэж эдгээр хүмүүс шинэ найз нөхөдтэй болсон. Шинэ амьдралтай болсон. Тэгээд тэр хүмүүс бол баян нөхөрлөж элч нарын сургаалыг сонсож талах хувааж залбирдаг тийм хүмүүс болсон. Энэ бол Христийн сүмийн үүсэл байсан. Христийн сүмийн гол зорилго нь юу вэ? Сүм яах гэж зохион байгуулагдсан? Яах гэж бид бүхэн юм сүмийг барьдгийг? Яг энэ хариулт нь энэ ч бичигдсэн байна.
Сүм элч нарын буюу Бурхны сургаалыг сонсож бас нөхөрлөж талах хувааж залбирцгааж байхын тулд зохион байгуулагдсан. Энэ бол Бурхны өргөө. Хүмүүс энэ дэрж Бурхны үгийг сонсож залбирж Бурхан руу зөвсөлтөд хандуулдаг. Итгэгч хүмүүс хоорондоо Бурхан яаж нэгддэг вэ? Тэрнтэй адилхан нэгдмэл байдаг. Тийм газар. Энэ бол эмнэлгийн газар. Энэ эмнэлэгт байгаа хүмүүс бид нар идэх ёстой. Идгээд бусдыг бас идгээдэг байх ёстой. Ариун сүнс бууж ирснээр ийм зүйлс тохиолдсон. Ариун сүнс бууж ирснээр бидний амьдрал өөрчлөлт болсон. Йоэл номын 21 дугаар 2 дугаар бүлгийн 23 дугаар ишлэлдэр өвгөд хүүгд хөгшөд иш үзүүлэлийг үзэж зөвгөнлийг харж зарим нь бол зүйдэг үзнэ гэж хэлсэн. За тэгээд Йоэл номын 2 дугаар бүлгийн 13 дугаар ишлэлдэр бол анхны бороо буюу сүүлчийн бороо Иесусийн дагалдагч нар буух болно гэж хэлсэн. За тэгээд зарим хүмүүсийн үзэж байгаа бол одоо яг еврейчүүдэд маш их тийм одоо Израилийн газар нутаг бол их хуурай тийм газар нутаг байдаг. 5-аас 9 сарын хооронд бол ганц ч тусал болоодгүйгээ та нар төсөөлөд үзсэн. Тэгээд ургац тарьдаг, хураадаг цаг үеийн үйл болдог. Яг тэр үйл хоёр том хэмжээний борооны улиралд болдог, бороо ордог. Тэр нь үлийн улирлын ихэнх үед, тэгээ үлийн улирлын төгсгөл үед. Тэрийг нь анхны бороо, сүүлчийн бороо гэж нэрлэдэг. Анхны бороо нь ямар үүрэгтэй вэ гэхээр бол тэр хатцсан, бүгүүлүүд нь 4-5 сар хатцсан тийм газрыг ундаалаад зөөлж өгдөг. Тэгээд тариачид байдагтай газраа хагалж эхэлдэг. Тэгээд тариагаа суулгадаг. Тэгээд зун одоо тэр үлийн улирлын туршид одоо ургамал ногоогаад яг ургац цурайхын өмнөхөн сүүлчийн бороо олдог. Сүүлчийн бороо ороод дууснаа дагаар ургац цурайх болжээ гэдээ ургацаа хураадаг. Бурхан ч гэсэн яг энэ үечлэлийг Библиэлд ашигласан. Хэлсэн анхны бороо бол яг энэ Пентекостын үеэр орсон гэж бол хэлж болох юм. Ерөөсөө тэр олон жилийн туршид гандцсан байсан тэр газар дээр хүмүүсийн сэтгэл дээр ариун сүнс бууж ирсэн. Ундаас ингээд сүмийг бий болгосон. Тарийн төрөө болов. Тарийн одоо үр болов цацагдсан. Одоо бид бүхэн ямар үед амьдарч байна гэж бодож байна. Удахгүй. Яг одоо бидний цаг үед сүүлчийн бороо орно гэж бол хэлдэг. Энэ үед Бурхныг хүлээн зөвшөөрсөн, Бурхныг хүлээж байгаа хүмүүс, ариун сүнсээр өдөрдуулахыг хүссэн хүмүүс, ариун сүнсний сүүлчийн бороог мэднэ гэж хэлж байгаа. Тэгээд энэ хүмүүс хамгийн сүүлчийн мэдээг түгээж дараагаар ургац цураалт буюу Есүсийн ирэлт шүүлт болгоно.